тариалаг бас өндөр нуруулаг биедээ нэгэн бүсгүй шааган асгарах бороонд норчихгүй гिचэнгүй лам машиныхаа хаалгыг нэнгээ хурдан гэвчин шүгрээ задлан гартаа барьсаар яарамгүй гихчин машиныхаа хаалгыг хурдан завж хаажгаа дэмэлгийн хаалга чиглэн хар ирж ирээгүй харагдлаа. Уян гаймж байна. Сайхан бүсгүй шүү. Ягаад ч юм бүү мэдтээ. Сэтгэлд минь ихэд дотн байдаг нь юуны учир юм бол тоо гэсээр өөртөөгөө яран хэсэг байдал. Өрөөнийх нь хаалгыг хин нэгэн зөөлөн тогшоод хаалгыг нээснэ. Гавгой гэмчээ. Таны өрөөнд орж болох уу гэсээр уян гаймж угийн сайхан нэмсгэлдэг гэвэр нүүр дүүр мишээсээр хаалганы завсраа шахан харж зогсно. Ороор бололгүй яах вэ? Уян гаймж өрөөнд орж ирэнгээ гар зүгээ удлаад алгуурхан нэгэн хуужирч илэгцэн гэрэл зураг гаргаж ирээд эмчээ би нөгөө танд дээр амлаж байсан шүү дээ. Түүнийг хааж болоод аваад ирлээ. Тагаар та. Энэ миний багын бүр 10 сартай байх үеийн зураг гэсээр уян гаймж гуруугаараа зураг дээрх нялхогныг анхааруулав. Гавгой гэмч түүний гуруугаараа заах бяцхан огныг харахаасаа илүүтэйгээр тэр нялх үрийг тэрэн суугаад залуухан сайхан эмэгтэй зургийг хараад эгээтэй луган алдгаа шаглаа. Тэрээр гавгой гэмч уян гамжинд хандан. Энэ зураг чи хаанаас олж авсан юм бэ? Бас ямар учраас энэ зураг чиний гарт орж ирв гэсээр үгээ эвлүүлж ядан утга учир хавцалтаа нүг үгс урсган тогтлон бас гайхсан сонин өнгөөр асуув. Энэ эмэгтэй бол миний ээж. Нарт хорвоод намайг төрүүлсэн миний төрсөн ээж минь. Би одоо хүртэл ээжийнхээ хайсаар л байдаг юм аа. Мөнхийн нэгэн цагт уулзсан учрах тэр цаг мөч ирнэ гэдэгт чи итгэл төгс байдаг. Уян гамж энэв хийлсээр ихэд баярлангүй яг бүр одоо л төрүүлсэн ээжигээ тэр олон жил хайж сураглан байсан төрсөн ихээ олсон мэдэх өөрөнгөө сэтгэлээр хэлээд сонин юм да гэсээр гавгой гэмч жижиг гараараа халаасаа тэмтчин байсаар хайрцагтай тамхи гаргаж ирээд нэгийг амдаа 100 асааж хэд соронгоо гүн ихээр амсгаагаа дотогш хураан байснаа алгуурхнаар буцаан үлээн гаргаад чимээгүй бүлэг залгисан мэт тэрээр сандал дээрээ суугаад тамхи үргэлжлүүлэн сорн татсаар байлаа. Томин чи ээжигээ олсон гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй уян гаймжийн зүг ширтэн харлаа. Юу? Та гавгой гэмчээ. Та энэ зураг дээрх намайг тэрсэн байгаа миний төрсөн ээжийг минь таньдаг мэддэг юм уу? Та дуурайч дээ. Таны хэлсэн үнэн үү? Миний хоёр чих үнэхээр энэ бүгдийг сонссон минь үнэн үү? Гэсээр уян гамж ихэд яарангүй тоглонгүй хайстай гайхшруулангүй асуулаа. Харин гавгой гэмч юу ч юм бэ дотроо бодол хийлэн хэсэг чимээгүй суух ивэр. Уян гэмч хариу хэлхийг нь тэсэн ядун хүлэн зүргэн түг чангаар тоглон бай. Тийм ээ. Энэ чамайг тэрэн суугаа эмэгтэйг би таньнаа. Бүрч сайн тань. Чи миний төрсөн дүү юм байна шүү дээ.
хоёулаа хамтдаа нэгдүгээр ажиллаж ирсэн ч төрсөн ах дүүс гэдгээ харин мэдлгүй явжээ. Гагуй хэмжээ. Тэгэхээр та миний төрсөн ах болж таарлаа. Ямар гоё бас гайхам юм бэ. Ээж минь одоо хаана вэ? Дагууртаа хариулаач дээ. Алив наашир миний хөргөн дүү минь гэсээр гагуйг юмч судлаасаа босон уян гэмж рүү дүүхэн очив. Дүү минь бид чамаагаа ингэж олох гэжтэй гэсээр ансах дүүрэх баярын нулимсаа гараараа арчангаа уянгаа хэмжиг чанга дэврэн хоёр хазрыг нь агын асоор үзв. Уянгаа хэмж дөрүүлсэн ээжигээ л хайж байснаас өөр ахтай үгийг ээж үнэндээ мэдээгүй явсан байлээ. Тэрээр уянгаа хэмж мөн хариу дэврэн. Ах минь гэсээр баярын нулимсаа асгаруулан итгэж ядна тэгтэн хөөрөн маш ихээр баярлаж байлаа. Хоёул бибинэ дэврэн юр бүсийн нам гомд оршин байтал гинэт хаалга нэгдэн баг юмч булган өрөөнд орж ирэнгээ байдаг чангаар хашгиран. Тийм ээ би аль дээрээс л гадарлаад байсан. Та хоёр их ч олон жил миний толгойг эргүүлж олон жил нууц амрагд явсан хоёртоо одоо бүр цагаандаа гарсан юм бидтэй. Хаалга үүдээ тодроос нүгжихээ мартаад хайрандаа биллураад иргэн тойрноо та хоёр умартан байх чинь гэсэн. Үгээ хурдан араас нь зовлон өрөөгөөр дүүрэн цорайд болон дөрүүдэд ганц ч үг хэлэгч чөлөө олголгүй хашгицаар дөрөм гэлэн уян гэмжийн зүүн газар дээр тас идэл болгодод ав. Харин гагуйг гэмж тогшин ууртайгаар хашгиж хиннэрээ аль болох тайтгаруулах гэж оролдовч булган юмч өөрийн буруу бодолтой автсан ивээр уурлан хашгиж байтал өрөөний хаалга дахин нэгдэж сувлэгч эмэгтэй оюун орж ирэнгээ. Та нар ч одоо жаг хүүхдүүд биш дээ. Чимээг өгөөж олцгоовол яасан гэж хатуухан хэлжгээд буцаад өрөөнөөс гарч одов. Сувлэгч эмэгтэйг өрөөнөөс гарч явсны дараа булган юмч төртэй дагран хажуудах сандал дээр сунга. Өдөө олон жил бүхэл сайн сайхан залуу халуунаасаа би сэтгэлээ би зөвхөн чамдал зориулсаар ирсэн. Тэгтэлж намайг уурсаар байж гэсээр булган юмч зөргөрөн ойлгоно голоо гаралтал гомдож байна гэл. Гагуй гэмж уянгаа хэмж хоёул сандраа үгүй дээ хайрт минь чим буруу ойлгоод энэ уянга хэмж миний дүү бүр төрсөн дүү минь болж таараад байна. Гэхэд уянга хэмж мөн дээр нь хүч нэмэг тийм ээ булган хэмжээ та буруугаар ойлгоод байна. Би төрсөн ахыгаа олжглоо. Гагуй гэмж миний төрсөн ах болж таарлаа шүү дээ. Та үнэмшиггүй байгаа бол энэ зургийг харалтаа гэсээр уянга хэмж өнөө өгцөө өөрийн төрсөн ихтэйгээ хамтдаа даруулсан илэгдэж хуучрлан хуучны багын гэрэл зургаа булган хэмжийн гар татгуулж амжив.
шалга